За засгийн газрын бүтэц улсын их хурлдах хүчний харьцаанд нөлөөлөх 3 чухал томилгоо энэ 7 хоногт өрнөхөр байна. Монгол Улсын тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засгийн хөгжлийн сайд учрал улсын их хурлын дараагаар томилогдсонтой холбоотойгоор засгийн газрын бүрэлдэхүүнд үүссэн сул оронтойг нөхөх асуудал ийхүү хөндөгдсөн юм а. Улмаар засгийн газрын эдийн засгийн хөгжлийн сайдын албан тушаалд одоогийн хүнсэд аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд энэхүү хоёрыг дэвшүүлэхээр шийдвэрлэж байна. Харин энэхүү хоёрын оронд хүнсэд аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар улсын их хурлын гишүүн Бадам Сүрэнг томилгоор тохиролцжээ. Энэ удаагийн томилгоонд засгийн газрын доторх нөлөө бүхий бүлэглүүдийн байр суурь улс төрийн хүчний хуваарлалтад нөлөөлөх шинжтэй боллоо. Засгийн газрын гишүүн учрал улсын хурлын дарга болсноороо парламент засгийн газрын ажлын үеэлдээ илүү сайжрах боломжтой гэж ерөнхий сайд багталтай байсан. Харин нөгөө талд түүний албан тушаалыг хүнд залгамжлуулах вэ гэдэг улс төрийн хүрээнд сонирхол татсан. Монгол Улсын тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засгийн хөгжлийн сайдын албан тушаалбал засгийн газрын гол судал энэ судал хоос орсноороо бодлого чиглүүлэх хүч төр хугацаанд сулрах эрсдэлтэй байсан. Гэвч ерөнхий сайд тэнхмээ бүрдүүлэх энэхүү томилгоонд хурдтай ажиллалаа. Тэгээ Монгол ардын нам боловсон хүчний хангалттай нөөц бий. Энэ төрийн ажлыг явуулахад бас юм уу мэдлэг боловсроос гаднаас туршлага төрийн ажлыг явуулах ноён нуруу тулах бас хэрэгтэй. Тийм болохоос илүү юу гэдгийг олон удаа улсын их хурлд сонгогдсон. За мөн бас төрийн ажлыг бас хэд хэдэн удаа сайд хийж байсан. Энэ удаас шалгууруудыг бас илүү авч үзсэн байх. Энэ бас улс орны тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засгийн хөгжлийн сайд гэдэг маань улс орны эдийн засгийн амьдралтай холбоотой бүх асуудлуудыг бүгдийг томоор нь харах, цогцоор нь харах юм том үүрэгтэй. За дээрээс нь тийм эдийн засаг нийгэм улс төртэй холбоотойс томоохон асуудлууд дээр тодорхой үүрэгтэй. Тийм болохоос энэ бүгдийг хийж чадах бас туршлагатай парламент энэ ажлыг хийж чадна гэж үзэж ерөнхий сайд маань өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд санал болгож байгаа гэж ойлгож байна. Эх онуудад улсын эдийн засгийн гол бодлогыг чиглүүлэх сайдаар нэрлэгдсэн энэ хоёрыг 2024 оны сонгуулиар Сэлэнг Төв аймагт ялалт байгуулж салбарын бодлого болон төсөв эдийн засгийн асуудал тогтмол оролцож ирсэн дуршлагатай улс төрч гэж намынхан дүгнжээ. Тиймээс түүнийг эдийн засгийн хөгжлийн сайдаар томилох нь бодлогын залгамж чанарыг хадгалахад чухал гэж үзсэн байна. Харин дараагийн хүнс үдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар нэрлсэн Бадам Сүрэнгийн тухайд эрх баригчдын дунд өрнөсөн маргааны үеэр ерөнхий сайд ерөнхийлөгч хоёрын фракцыг хүчтэй дэмжиж ажилласан шагнал байж болцсохгүй юм. За үнэхээр улс төрийн үнэлгээ шагналын томилгоо байсан уу гэдэгт тэрээр зөвд зөөлөн ажилласан гэх тайлбарыг хэлээ. Миний хувьд бол зөвийн талд байсан. Өөрөөр хэлбэл Монгол Улсын үндсэн хуулийг зөрчихийг болзошгүй гэдэг энэний эсрэг байсан. Томилогцсны дараа танилцсан, ажилтайгаа танилцсан. Тэгээд үнэхээр улс төрийн томилгоо гэдэг утгаараа биш, ажлын шалгуураа хангаж ажиллаж чадчихвэл үргэлжлүүлэн ажиллах ёстой. Үнэхээр ажлаа хэрэгжүүлж чадахгүй, шаардах хангахгүй зорьсон зорилттой хэрэгжүүлэхэд хангалтгүй байвал тэгээд өөрчлөлт юм. Эдгээр сайд нарын судлалын өөрчлөлт нь засгийн газрын сүүлийн шатны тохируулга болж 2026 оноос эхлэх эдийн засгийн шинэ бодлогын мөчлөг чиг баримжаа тогтоох чухал алхам гэж харж болохоор байна. За гол нь шинэ сайд нарын бодит ажил салбарын үр дүн нь засгийн газрын нэр хүндийг тодорхойлох гол шалгуур хэвээр авах юм а.